За тэгэхээр мөрөөдлийн аялал нэвтрүүлэг Сингапур улсад хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр Сингапур улсад буугаад хамгийн ихний сэтгэгдэл бол мэдээж маш халуун юм байна. Маш бөхчөм чиглэг ур амьсгалтай. Тэгээд онгоцоор бас нэлээд хэдэн цаг Genco Tour компани хуучин зүгээр явхад бол дамжиж явдаг гэсэн маань шууд нислэг явж одоо маш хурдан хугацаанд Сингапур улсад шууд буулаа. Тэгээд бидний буусан буудал бол 4 хоттой Park Sovereign нэртэй энэ яг ард харагдж байгаа энэ буудалд бол буулаа. Тэгэхээр Сингапурт бол яг одоогоор 35 градус, 35 градусын халуунтай байна. Тэгэхээр бас нилээдгүй халуун. Мэдээж Сингапур улс маань экваторын үстэй бас нилээ ойрхон очдог учраас халуун газар. Тэгээд яг бидний буудсан буудал маань өөр юм. Усан самтай. Тэгээд халуунд бас усан санд ороод хэрүүцээд байж байгаа хэрэг бас хамттай сайхан байна. Усгүй болстой эд чи бас нэлийн халуун. Тэгээд бүх байшин дэлгүүрүүд одоо юу гэдэг дотор орохоор маш сайхан сэрүүх бүгд кондишнтэй. Тэгээд гадаа болохоор их халуун бөхчим. Тийм учраас бас буудалтаа бас ингэ сэрүүцээд байж байгаа бас сайхан байна. Тэгээ өнөөдрийн маань хамгийн ихний аялал бол Universal студиогоор бид нар бас аялах ёстой. Тэгэхээр Universal студ маань бол мэдээж дэлхийд бас нэлийн дээгүүр ордог том паркуудын нэг байгаа. Тэгэхээр бас Universal студтэйгээ бас танилцъя гэж бодож чинь. Тэгээд за тэгэхээр мэдээж Сингапур улсад ирээд бол ингээ гудамжаар нь явж байхад бол маш сайхан барилга байгууламжтай, интерьер дизайны хувьд бол хот цогон байгуулалтын хувьд бол маш сайхан шийдэлтэй юм байна. Тэгээд гудамжаар нь явхад энэтхгүүд маш их харагдаж байна. Хятадууд бас нэлээд байх шиг байна. Тэгээд жуулчд бас нэлээд байна. Тэгээд өнөөдрийн аялал маань Universal студиогоор үргэлжлэн. Тэгэхээр мөрөөдлийн аялал нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаарай. Тэгэхээр бид хүн мэдээж Сентоза арал дээр хүрэлцэн ирээд байна. Сентоза арал дээр хамгийн түрүүнд ирээд бол миний яг энэ хойно байж байгаа Universal студийн бас парк дээр энэ бүтэн хэмжээний бас цогцлбор дээр хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр Universal студ маань дэлхийд бол 4 ширхэг байдаг. Лос Анжелес, Орландод, Японд, Зүүн Азад бол мэдээж ганцхан ширхэг Сингапур улсад байд юм байна. Тэгэхээр Universal студийн яг үүдэнд нь одоо хүмүүс маань ингээд харж байгаа жуулчд байна. Маш олон хүмүүс ингээд энэ бөмбөрц Universal студийн бас лого олсон тий. Энэ бөмбөрцгийн гадаа зураг авахуулаад энэний одоо доор нь байж байгаа интерьер дизайн энэ шийдэл бол үнэхээр бас гайхалтай сэтгэл татан байна. Үнэхээр сэтгэл хөдлөж байна. Тэгэд энэ маань Universal студ маань бол дотроо 24 ширхэг юм үзмэртэй 7 ийм сэдвчилсэн хэсэгтэй байдаг юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг нь жишээлбэл Мадагаскарын хэсэг, Холливуудын гудамж, Нью-Йорк, уран зөгнөлт одоо киноны хэсэг одоо sci-fi гэдэг миний одоо яг орж үзье гэж бодож байгаа хэсэг бол тэр байна. Sci-fi уран зөгнөлт төр киноны фантастик киноны хэсэг дээр бол дэлхийн хамгийн хурдтай 2 замтай тийм галзуу уулган байдаг. Одоо тэрэн дээр суухыг л маш ихээр хүсэж байна. Тэр галзуу уулганы маань өндөр нь бол 42.7 м гэж байгаа. Тэгээд тэр галзуу уулган дээр бас ороод бүх сэдвчилсэн хэсэг бас Ширекийн одоо тэр хаана амьдардаг уу тэр хэсгүүдтэй танилцсан. Үнэхээр гайхамшигтай байна. Сингапур улс бол үнэхээр бас аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан маш сайхан улс байна.
дээшгээ бол мэдээж яг Холливуудын гудамж дөнгөж үүдээр нь оронгууд Холливуудын гудамж бол хүлээж авд юм байна. Тэгэхээр энд бол мэдээж Лос Анжелес байдаг шиг Холливуудын гудамжийг жижигрүүлсэн хөлбраар бас хийсэн байт юм байна. Тэгээд дотор нь бас алдартай хүмүүсийн бас нөгөө нэг гарын хээ эднэр байдаг штэ. Тэр бүх юмнууд бас энэ дотор байна. Харж байгаа бох яг ингээд орчин нь бол энэ бол зүгээр жижигхэн хэсэг энэ Universal Studio дотор байгаа ингээд нэг л болон гэж хэлэхэд болно доо. Тэгэхэд бол ийм сайхан яг тэр үеийг мэдрүүлэхээр сайхан тогтчулж чадсан байна. Тэгэхээр энэ Universal Studio Park дотор бол нэг зүйл бас үнэхээр бас хүндрэлтэй юм байна. Хүндрэлтэй ч байхтай биднэрт бас сураагүй ч юм уу. Бүх тоглоом нь ерөөсөө бүгд маш их очиртой. Аргачлгүй үстэй нэгдэж 9 сарын хугацаанд 2 сая жуулчин ирж ийн гэхэлэр чинь энд бол маш их жуулчид ирд юм байна. Тэгээд ямар ч тоглоом дээр тоглосон. Хай. Тэгээд ямар ч тоглоом дээр тоглох гээд ингээ хүлээсэн маш их очиртой. Тэр нь бас жоохон асуудалтай юм. Их халуун. Тэгээд байнга юм ууж явахгүй бол хэцүү байна да. Get you out of here and find someone in charge! Alex, there you go. Okay. Oh, that's good. Okay, I got you. All right, boys, fun's over. This zoo is crack-a-lackin'. Let's go check it out.
Ой сая одоо энэ саяны хэсэг хэмжээний энэ бол Universal Studio дотор бол маш олон хэмжээний одоо хэсгээр би түрүү хэлжсэн 7 ийм яг том хэсэгчсэн үзүүртэй. Нэгнийх нь хэсэг бол Water World буюу усны ертөнц. Тэгээ сая энэ дотор яг аз таарж бас яг шоу нь одоо тоглогдож таарлаа. Тэгээд хамгийн харамсалтай нь бас манай зураглаач маань зураг ингээд яг гой дүрснүүдийг авах гэсэн боловч бас хөлн дээрээс тэгээд ийм камераар бас тэр болгон зураг авахулдгүй юм байна. Тэгээ тийм учраас бас бит хоёр бас нэг бодлын нууцаар гэх юм уу. Тэгээ нууцаар тийм зураг авлаа. Тэгээд өшөө бас ер нь бол entertainment-ийг бол үнэхээр гоё хийж байна. Яг тэр далайн дээрэмчний онгоцон дээр бүр очсон юм шиг бүр сэтгэл бүр өөр ирэхгүй төрж байна. Ямар ч асуудал алга нэрээ. Sci-fi буюу Холливуудын гудамжнаар гараад яг дараа нь бол sci-fi уран зөгнөлт киноны хэсэг, фантастик киноны хэсэг бол хүлээж авд юм байна. Тэгэхээр энд бол мэдээж түрүүн та бүхэн харсан баг Transformers киноны бас баатрууд, роботуудаар хийгдсэн бас хэсэг түрүүн өгчсэн бол яг түрүүн миний ярьжсэн, миний яг суух гадсан хоёр замтай энэ галзуу болгон байна. Энэ бол үнэхээр бас сэтгэл хөдлөж байна. Үнэхээр бас энэ дээр одоо удахгүй суун гэхээс одоо бүр байж ядан бүр догдолж ийн л доо. Тэгэхээр энэ ингээ харахад бол үнэхээр бас гайхамшигтай юм байна. Хоёр зам нь ингээд ээлжилж зөрж ингэж явд юм байна. Тэгээ удахгүй бас энэ чадвал бас та бүхэндээ яг урд нь ингээд сууж байгаа энэ бичлэгийг бас үзүүлэе гэж бодож байна. Тэгэхээр дараагийн хэсэг маань бол Far Away мэдээж Шрекийн амьдрдаг Шрек кинотой холбоотой хэсэг байна. Тэгэхээр ер нь ингээ анзаараад хахад хэсэг болгон дотроо ингээд өөр гэсэн юм дэлгүүртэй юм байна. Яг өөр гэсэн дурсгалын зүйлийг та бас энд хүрэлцэн ирээд худалдаж авч болно. Одоо түрүүн юу гэдэг Египтийн хэсэгт очисон бол Египттэй холбоотой фараоны дурсгалын зүйлийг худалдаж авах жишээтэй. Одоо энэ жишээлбэл аяг байж гэн. Тэгээд Шрекийн зурагтай ингээл одоо Шректэй холбоотой бүхэл зүйл байна. Та бүхэн ингээ харж байгаа энэ Шрекийн толгой ингээл Шрек Google-тэн дээр гардаг энэ муур байж гэн. Тэгэл энд одоо бүхэл Google-тэн баатруудын сүвнээр өөртөө дурсгал болгож авах зүйлүүд энд бүгд байд юм байна. Тэгээд энэ нь маш гоё таалагдж байна. Хүмүүс энэгээр аялахдаа бас дараа нь өөртөө гэр бүлийнхэндээ бас дурсгал болгож авч энэ дэлгүүрүүдээс бас гэр бүлийнхэндээ бас дурсгал болгож авч байгаа нь бас сайн санагдаж байна. Сайн байна уу? Танд энэ өдрийн халуун өдрийн гал алуу мэндийг хүргэе. За сайн байна уу. Халуун шүү.
Тэглэг аах. Тэгээд мэдээж Genco Tour компани те Сингапур руу шууд нислэгээр ингээд аялуулж байна. Тэгээд мөрөөдлийн аялал нэвтрүүлэгч гэсэн бас энэ удаагийн Сингапурт хийсэн аяллаа бас эхнийхээ өдөр үргэлжлүүлж байна. Тэгэхээр өөрөө чинь хувьд ер нь Genco Tour компанийг сонгоод юугаараа давуу бай бас ер нь Сингапурт ирсэн анхны сэтгэлдлээ. Сэтгэл их өндөр байна. Үзэж харах юмтай ихтэй эхний өдөр маань бас ингээд Сингапур Universal Pictures гэдэг дэлхийн студи одоо энд ингээд хийцэн байна л да ерөөсөө. Тэгээ надад бас дотор нь явж байгаа ийм сэтгэл төрж исэн гэр бүлэрээ аялал маш их тохиромжтой юм болов уу гэж бодогдсон. Өөр нь хинтээ аялж байгаа. Дүүтэйгээ аялж байгаа. Юм үзэж харах гэл ер нь ингээл хийж байна да. Өөрөө ч нэвд ер нь Genco Tour компанийг яагаад сонгох болов юугээрээ давуу гэж бодов те ирээд юуг нь давуу гэж мэдрэв. Тухайн маршрут маань Сингапур, Малайз гээд айгу үзүүштэй орнуудыг байсан л та. Тэгээ газар нутаг болон нөгөө цаг агаараа өвдөж гисэн яг үдээд бас тохиромжтой. Тэр нэг таалагдсан. Маш сайхан байна. Тэгэхээр цаашдын чинь өдрүүдийн аялалд бас амжилт хүсье те. Үнэхээр өндөр сэтгэлдээ бас энэ цаг агарын хувьд бас нэлийн халуун бөхчим юм а те. Бөхчим байна. Тэгэл бүк гэл битүү. За баярлалаа. Тэгээ цаашдын чинь аялалд амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр Сентоза арал дээрх дараагийн аялал маань бол газар доорх одоо аквариум юм байна. Тэгээд энд бол ер нь далайд одоогоор ер нь мэдэгдээд байгаа судлагдаад байгаа амьтдаас ер нь ихэнх амьтд нь энд байд юм байна. Тэгээд гэр бүлээрээ аялахад зориулагдсан жоохон бяцхан хүмүүсд зориулагдсан танин мэдхүн хэсэг бас энэ дотор байд юм байна. Тэгэхээр бас цөмөрөө орж далайн амьтдтай танилцъя. Далайн ертөнцтэй бас танилцъя гэж бодож байна. За тэгэхээр би яг түрүүн хэлж исэн нэг далай дотор ийм түнэл дотор явж ийн ингээд дотор юм автомат замтай. Тэгээ яг далай дотор байгаа мэт ийм сэтгэл төрж ийн та бүхэн бас харж байгаа бох ингээд дээгүр ингээд янз янзын далайн амьтад яваад хуурай газрын надад бол их л сонирхолтой санагдаж байна. Тэгээд энд бол нийт 2500 гаруй төрлийн ийм амьтад байдаг гэж байгаа. Тэгээ бидний энэ яг одоо энэ явж байгаа энэ түнэл маань бол нийт 83 м урт. Тэгээд би дөрөв хэлжсэн энэ хажуудлын энэ шилэн харагдаж байгаа энэ бол 6 мм гэж байгаа.
За үнэхээр Сингапурт дэлгүүр эснэ гэдэг бол үнэхээр бас хүнд ажлуудын хамгийн том хэцүү ажлуудын нэг юм байна. Яагаад тэгж юм гэхээр энэ Orchard Road гэдэг энэ гудамж нь бол үнэхээр том. Би бас өмнө хэлжсэн 2.2 км урт. Тэгээ энд бол одоо жижигээсээ ахуулаад том болтлоо бүр бүх дэлхийн алдартай брэндүүд бас энд байна. Тэгээд дэлгүүр хэсэг дуртай авахд бүсгүйчүүд энд ирээд дэлгүүр хэсэг юм бол бас үнэхээр мэдхгүй энэ одоо нэг өдрийн дотор дуусах юм уу дуусахгүй нэлээд өдөр болох байхаа. Тэгээ би бол үнэхээр энэ салбартаа бол үнэхээр бас явахгүй хүн гэдэг нь тодорч байна. Тэгээ нарт харагдж байгаа та бүхэн бас харж байгаа бах. Нөгөө айхтар том брэндүүд яг миний хойно ингээ байж байна. Бүгдээрээ ингээд нэг газартаа бас төвлөрч гисэн. Тэнд одоо Armani харагдж байна, Dolce Gabbana, Dior, LV. Миний хувьд бол хөл өвдөд одоо энэ хавтаа ингэж амарч хагаад бусдынхаа хүлээж хагаад одоо буудалтай очиж амар юу гэж тэр нь сайхан юм байна. Дэлгүүр эснэг гэдэг бол бас үнэхээр хэцүү байна. I am the Lady of the Sea, and I need your help too. My powers have disappeared during my long sleep. I turn the music up, I got my records on. I shut the world outside until the lights come on. Maybe the streets are alive, maybe the trees are gone. I feel my heart stop beating to my favorite song. And all the kids they dance, all the kids all that until morning morn. It feels another life. I turn the music up, I'm on a other side, and heaven is inside. Hey, за үзэгчтэй. Тэгэхээр та бүхэн намайг юун Ferrari-наас буугаад ирв гэж гайхчихж магадгүй. Тэгэхээр би зүгээр шөнийн Сингапуртай танилцж яваад энэ хэсэг залуучуудтай танилцаад энэ залуучууд маань бол зүгээр Сингапурт байдаг энгийн нэгэн залуучууд мэдээж энд бол машин унана гэдэг бол машин унах эрхийг авна гэдэг бол маш үнэтэй байдаг гэж байна. Тэгэхээр энд байгаа залуучууд маань бол мэдээж бас Сингапуртаа бас дээгүр ордог айлын хүмүүс байлгүй дээ. Дотор нь дөнгөж сая би бол энэ ихний машин болох энэ Ferrari дотор суугаа явлаа. Дотор нь ерөөсөө хоёр юм ингээ дээш нь татаал ерөөсөө амар явж байна.
3 секундэд ерөөсөө 100 км/цагийн урдыг авч чинь. Тэгээд замын хувьд ч гэсэн үнэхээр гоё юм. Залуучуудынх нь харьцаж байгаа харьцаа энэ байж байгаа байдал үнэхээр найрсаг. Сингапурчууд үнэхээр найрсаг ард түмэн аялал жуулчлалыг хөгжүүлж чадсан ард түмэн гэж мэдээллийг авч исэн боловч яг амьдрал дээр ирээд хотод нь ирээд төв гудамжинд нь ирээд бас энэ ийм залуучуудтай танилцаад ингэж бас явна гэж үнэхээр бодсонгүй. Тэгээд эхний машин бол мэдээж Ferrari. Хоёр дахь машин бол хүн болгон бас атаархаж унахынсэн гэж боддог бах Lamborghini. Араас нь бол мэдээж би ер нь энэ Сингапурт ингээд хотын гудамжаар харж байгаад залуучууд нь их BMW, Mercedes-Benz их гоё дгийм байна. Тэгээ 3 дахь машин, 4 дахь машин BMW M3 гэдэг загварын машинууд байна. Хамгийн ард нь бол Lexus загварын машинууд байна. Эднэр бол ингээд хоорондоо ингээд найзалдаг юм байна. Тэгээ машин дотроо ингээд хоорондоо юм станцтай нэгнтэйгээ ингээд ярьдаг. Ер нь ингээд энэ залуучууд маань надад их өрөөлгөн хандаад ер нь хоттойгоо ингээд танилцуулъя. Шөнийн Сингапур ямар байдгүй харуулъя юм танилцуулъя гэж хэлсэн. Тэгээд бүтэн тойроод ингээд явж байгаа Сингапур маань бол ер нь манай Улаанбаатартай ер нь хэмжээгээр ер нь ойролцсон юм биш үү дээ. Гэхдээ би сайн мэдэхгүй л байна. Ер нь зүгээр ингээд яваад нэг цахаас нөгөө зах хүртэл яваад тойроод ингээд яваад үзсэн. Ер нь манай Улаанбаатартай том жижигэр бол ер нь ойролцоол юм шиг байна. Гэхдээ миний бодол шүү. Тэгээ маш сайхан байна. Сингапурын залуучууд нь ийм найрсаг. Тэгээ тэр ялангуяа бас ийм машин тэрэг хэрэгэлдэг одоо энэ залуучууд маань надад ингэж хандсанд бол маш их баяртай байна. Би бол хувьдаа бол маш их азтай байна гэж өөрийгөө бодож штэ. Thank you very much. Thank you. Bye-bye. За энэ бол үнэхээр бас их түүхтэй юм хөшөө. Юу гэхээр энэ бол Сингапурыг бас одоог болтол ингэж хөгжөөгөө байхад Сингапурын түүхэнд үлгэр домогт маш их гардаг юм амтаа. Арслан толгойтой, загас биетэй. Тэгээ Merlin гэдэг нэртэй юм байна. Тэгээ энэ одоо юу гэдэг Сингапурт аялж байгаа жуулчлалын үйл ажиллагаа хийж байгаа компаниуд бол бүх жуулчдаа бол ийш нь заавал авчирж үзүүлдэг. Яагаад тэгэхээр Сингапурчууд маань өөрсдөө ийм жоохон миний бодлоор ийм юу гэдэг үндсэрхэг ийм хүмүүс юм шиг санагдлаа. Жишээлбэл одоо Малайзаас ийшээгээ юм гаргахад зүгээр мөртлөө Малайзаас буцаад Сингапур руу орж ирэхэд бол үнэхээр юм бас хатуу янз бүрийн юмнууд оруулдаг. Яагаад гэвэл өөрсдийнх нь бас зах зээлийг хаана гэж үздэг. Яагаад гэвэл Малайзд ийм хямдхан байдаг учраас. Тэгээ энэ хөшөөний хувьд гэвэл үндснийх нь баг энэ аялал жуулчлалын хотынх нь бэлэг тэмдэг болсон. Ингэж хөгжсөний одоо бас гол бэлэг тэмдэгэ болгож ингэж одоо манайхаар одоо Улаанбаатар хотын нөгөө нэг сүлд чинь нэг хан гарч чуу байдаг шиг тиймэрхүү юм хөшөө юм байна л да. Тэгээд өөрөөсөө бол энийг бас их маш их хүндэлдэг ийм ард түмэн юм байна. За тэгэхээр мөрөөдлийн аялал нэвтрүүлэг маань Сингапур улсаар аялаад бидэнтэй цуг мэдээж цуг аялж байгаа бас эрхэм хүний маань нэг бол Universe Best Song нэвтрүүлгийн хөтлөгч UBS телевизийн хөтлөгч бас Одка ихч минь биднэртэй бас цуг явж байгаад бид нар бас маш их баяртай байгаа. Тэгээд бас Одка ихчд бас өмнө нь Сингапурт ирж ивүү те та тэгээ бас та бас олон газараар л явж исэн байлгүй. Ер нь Сингапур бас хэр таалагдж байна. Аялал маань ер нь хэр байна те? Аялал ер нь их сайхан санагдаж байна. Тэгээд өмнө нь бол би 2005 онд анх ирээд энд баг 10-11 сар амьдарч ирсэн. Тэ хэлний сургалтанд бас хамрагдчихлаа. Тэгээд одоо тэрнээс хойш чинь 7-8 жил болсон байна л да. Тэгээд маш олон зүйл шинээр нэмэгдсэн байна. Universal Pictures гэж байгаагүй те. За тэгээд энэ удаагийн аялал маань ер нь таны хувьд те Genka Tour компаниар бас аялаад хэр ер нь таалагдж байна. Ер нь өмнө нь ингээд UBS телевизийнхаа самт олонтой явж байгаа те. Тийм учраас таны хувьд бас хэр ер нь мөрөөдлийн аялал
бас ойртож байна. Тэгээ мөрөөдлийн аялал тэр ойртож байна. Үүгээр ер нь онцлог санагдаж байна тий. Тийм, ер нь бол би чинь жил болгон Гран При шагналтад дагуулад явдаг. Тэгээд багийнхаа хөвчлэн нөгөө зохион байгуулагч ахлагч гэдэг юм уу те паспортын тэгээд нөгөө boarding pass авсан чимээ зохицуулаад тэр нь энэ нь шопинг ихтэй тийг нэг тоглолт одоо тэдэн цагаас босно гэх мэтчлээ ингээд бүх зүйлээ өөрөө тооцоолоод тооцоонуудаа арай хийгээл те гих мэдчлээ явдаг бол энэ удаад бол стал мөрөөдлийн юм нь юу байсан бэ гэхээр бүх зүйлийг хүмүүс найдсан. Бүх зүйл нь одоо ийм амар хялбар миний өмнөөс бүх зүйлийг зохицуулаад өгч байгаа. Тэр нь надад илүү амар. Тэгээд илүү амралтын гэдэг утгаараа надад анхдагч байсан. Яг гэр бүлийнхэнтэйгээ бол аялж байсан л да олон орноор. Энэ удаад бол ажлынхаа хамт олонтой тэр тусмаа 5 жил одоо хамтдаа зохион байгуулсан Universe Best Songs тэмцээн уралдааны яг арын албаны уран бүтээлчдтэйгээ хамт аялж байгаа нь миний хувьд хамгийн үнцэнтэй байлаа. Миний хувьд ч гэсэн нэг группт багтаад бас тэр хүмүүстэй арын албанд ажилладаг хүмүүстэй арын албаны бас хөгжилтэй яриануудыг сонсоход маш их таатай байлаа. Тэгээд Одкогийн хувьд бол нэг сонирхолтой зүйл маань бол би бас өмнө нь бас төдийлөн мэддэггүй байсан цагаан хоолтон гэж хэлэх юм уу тий ингээд цог явж байхад ингээд ерөөсөө мах идэхгүй тий тэр би сая л мэдлээ л дээ тантай бас нэг ингээд багта аялаа явж байхад энэ тухайгаа бас хэлээч тий ер нь хоол унд нь хэр таарч ийн энэ тэргүүр яваал тий. Ер нь бол Сингапурт хоолны асуудал байдгүй шүү дээ. Ягаад тэгэхээр энд чинь олон үндэстний угаасаа төв газар, Малайз, одоо Хятад, энтгэх гэсэн 3 үндэстний их орн тэрнээс гадна туристуудын хамгийн их жуулчилдаг үзэсгэлэнтэй газар. Тийм ч учраас олон орны хоол энд байдгаараа боломжийн үнэтэй байдгаараа тэгээд ер нь бол Сингапурт хоолны асуудал харьцангуй бага байдаг. Яг нэг seafood гэдэг далайн бас бүтээгдэхүүн их байдаг л да. Монголчууд бол харьцангуй бага хэрэглэдэг. Гэхдээ хоолны асуудлаар хэрвээ олж чадах юм бол те ямар ч асуудалгүй л гэж би хэлмээр. Тэгээ ногоо жимсний их орон. За тэгээд Одкогчээс төгсгөлд нь бас нэг юм асуухад мэдээж би бас залуу хүний хувьд одоо Сингапурт ирээд анх удаага ирж байгаа. Тэгээ ингээ хараад байж хаад бас Монголтойгоо харьцуулах юм айгүй их байдаг юм байна л да. Тэгээ та бас сэтгүүлч юм бас те эцэст нь бас ер нь хэлэхэд хизээ Монгол улс маань Улаанбаатар маань ингэж хөгжиж ногоон байгууламжтай энэ бүхэн гайхалтай байлаа. Тэгээд энэ тухай бас та хэлээч те. Ер нь бол улс орон болгонд очихдоо л олон зүйлийг боддог л доо. Гэхдээ Монгол орн маань бол хөгждөг замаараа хөгжиж байгаа. Ер нь альва зүйл чинь шууд одоо хөгжлийн шат руу ингээ өсрөнө гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд Сингапурын онцлог гэх юм бол арал улс яг Улаанбаатар хотын нутаг дэвсгэртэй энэ тэнцүү байхгүй юу. Тэгээд ингээ харахад их том юм шиг нэрсэн энэ гудамжаа сөөлжөөл тойрол яваад байдаг. Тэгээ энд бол хамгийн чухал зүйл бол safety байдал те цэвэрхэн байдал. Өөрөөр хэлбэл одоо багш ажиллахгүй байх ч те. Тэгээ энийг бүр хуульчилсан. Одоо багш ажиллаа гэхэд паспортаа үзүүлээд эмийн сангаас очиж авдаг байх жишээтэй те. Тэгээд энэ нөгөө талаараа л нөгөө цэвэрч байдлыг л харуулдаг байгаа юм. Ийм ч болохоор Сингапур улс ийм жижигхэн юм дээр анхаарснараа цэвэрч байна. Тэгээ 7-8 жилийн өмнө бол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд гэлдэг бол хүн болгон тамхи татдаг байсан бол одоо ерөөсөө тэр байдал байхгүй болсон. Тэгээд сая Туркээр бас аялж байхад тамхи маш их татчихсан. Энд тэнд орохоор маш их дам тамхитанд өртчихсэн. Одоо тэгэхээр Монгол орн маань бас тамхины хуулийг гаргаснараа давуу талууд маш их болж байгаа. Тийм болохоор альва зүйлийг бүгдээрээ залуучууд бид нар өөрсдөө одоо өөрчлөлтийг хийж чадах юм бол улс орн маань ч гэсэн хөгжинэ гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Тэгээд яг түр аялал жуулчлал талдаа гэх юм бол жижигхэн юмыг л юм болгох хэрэгтэй байна да гэсэн тийм л бодол төрдөг л дөө. Монголынхаа одоо зан заншил болсон юм. Одоо жишээлбэл эдгээр чинь нэг арслан хот гэлтэй арслан толгойтой загсан биш дээ. Энэ одоо сүгнэр одоо энэ бэлэг тэмдгээд бүх зүйлдээ ашигладаг шин. Монгол жишээлбэл тэгэхээр яг энэ сонирхол татгаар зүйл Чингис хаан гэрээс өөр одоо юу байдаг. Ямар нэгэн юм бас бэлэгдэл болгоод тэр талаараа маш олон төрлийн юм хийвэл гоё санагдчихэ. Тий. За баярлалаа Одкогчээ. Тэгээд таны цаашдын уран бүтээл ажилд чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Тантай аялахад сайхан байлаа. За баярлалаа. Сайхан байсан бол надад ч гэсэн сайхан байна тий. За тэгээ Женка туурийнхаа нийт хамт олонд маш их баярлалаа. Ягаад тэгэхээр 11 2 бид нар чинь 11 үлээ явж байгаа тий. Тэгээ олуулаас ингээ явах боломжийг олгосон. Мөн түнчтэй UBS телевизийнхаа захиргаа хамт олондоос маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай байгууллага шиг тэгээд 10-20-оор нас ингээд аялуулаад байдаг газар байдаг л байх л та. Гэхдээ бас телевизэд ховрлоо гэж бодож байна. За баярлалаа.
За тэгэхээр үзэгчтэй яг одоо бол Сингапурт би нэг алдарт Marina Bay-ийн хойг дээр орших бас Санц нэртэй зочид буудлын яг 3 дугаар цамхгийн дээдлэлт нь одоо зогсож байна. Тэгээд эндээс бол ийшээгээ нэг алдарт Санц нэртэй зочид буудлын ард байдаг энэ цэцэрлэг төрөлн маань харагдаж байна. Энэ нь болохоор хуучин бол яг энэ хэсэг газар бол энэ далай байсан. Тэгээ сингапурчууд бол одоо бүх газраа нөгөө барилга байшин бүх одоо юмаа барьж дуусаад газаргүй болсон учраас шинээр энэ ийм хиймэл газар үүсгэсэн. Тэр нэг сонирхолтой. Энэ хуучин ингээд энэ тэр чигээр ус байсан. Тэгээ дээр нь одоо яаж газар барьд юм бэ? Шороо асгасаар нь байгаад л одоо газар хийсэн байх нь шүү дээ. Тэгээд тэргүүрээ их сонирхолтой. Тэгээ эндээ маш том хэмжээний цэцэрлэг төрүүлээ байгуулсан. Тэгээд энд бол Sky Park нэртэй нэг алдартай нэг усан бассейн маань энд яг хажуухан талд тэнд харагдаж байна. Тэгээд бол энэ бол үнэхээр гайхалтай газар. Тэгээд хамгийн гол нь өмнө нь хэлжсэн Индонезид галт төмөр гарсан учраас энэ ийшээгээ бас ингээд сайн харагдахгүй сүүдэртэй бас жоохон онцгүй байна. Тэгээд одоо би одоо утаанд байсаар байгаа одоо сурцсан юм байсан. Надад бол нэг тийм амар үнэртэхгүй нэг Сингапурт байгаа өөрийнх нь Сингапурын хүмүүсүүд нь болохоор амар их тийм маск зүгээд ингээд гар мараа дарсан л явагдах харагдах юм. Надад бол гайгүй л. Тэгээ ийшээгээ бол гайхалтай та бүхэн одоо ийшээ харуул энэ хуучин ингээд далай байсан. Тэргүүрээ бас их сонирхолтой юм байна л да. Тэгээд их газар хийгээд одоо цаашдаа бол баг ийм газар хийгээд дээр нь байшин бариад тэгэл явах юм байлгүй дээ.